Press Podcast. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлан. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя. Press Podcast. Үзэгч сонсогч танд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Монголын хэвлэлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Press Podcast шинэ дугаараа танд хүргэж байна. Өнөөдрийн дугаартаа бид Монгол Улсын соёлын гай сэтгэлтэн доктор профессор Тулгуугийн Баасан сүрэнтэй ярилцж байна. Танд урилгыг хүлээж авч ярилцах болсонд маш их баярлалаа. Өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүгдэд бас мэндийг хүргэе. Одоо урьж манай сэтгүүл зүйн тулгымдсан асуудлаар ярих юм байна гэж ингэж ойлгосон. Тэгээд одоо та бүгдийн асуултанд чадах юм аа хариулъя, чадахгүй юм бол ахын мэдэхгүй шүүгээ л хэлж байгаа. Тэгэхээр яг манай подкастын зорилго бол мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлан мэргэжлийн сэтгүүл гэж хийн. Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл гэж юу хэлэх юм? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл ямар хугацаанд бий болдгийг. Тэгээд тэрийг бүтээхийн тулд яг өнөөдөр мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх хүрээнд мэргэжлийн сэтгүүлч чимээгээр ажиллагаа явуулж байгаа шүү. Мэргэжлийн сэтгүүлч гэдгийг уламжлалт сэтгүүл зүй гэдгийг зөвхөн нийгмийн одоо мэдээллийн хэрэгслээр нийгмийн мэдээллийн хэрэгслийн шүүлтүүрээр битгий хараарай гэдэг мессеж өгөх үүднээс энэ подкаст ярилцлагатаа бид үе үеийн хэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа Ахмад уран бүтээлчид сэтгүүл зүйн салбарын шүүм судлаачдыг урьж оролцуулж байгаа. Тантай ярилцах үнцгэл ерөнхийдөө бол Монголын сэтгүүл зүйн шүүм судалт дээр бол таас жинт дарахаар уран бүтээл хой нэмрээ оруулж байгаа төлөвлөгчдийн нэг учраас энэ тал руугаа төлхөө ярих болов гэж бодож байна. Ерөнхий ингээд тайлбарлахад ийм подкаст нийтүүлээ ярилцсан. Зул задрахгүйгээр сэтгүүл зүйн тухай, тэр дундаа мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн сэтгүүлчдийн тухай, мэргэжлийн сэтгүүлчдийн галтгооны тухай хамтдаа ярилцах юм аа. Мэргэжлийн сэтгүүл зүйн ихтэй сургуулийг төгсөөд тэр чиглэлээр ажиллаад редакцийн зохион байгуулалтанд ороод тэгээд одоо дүрм журм ёс зүйгаас гэж байгаа редакцууд олон байна. Тэрний нэг нь бол одоо манай Монголын хэвлэлийн хүрээлэн энэ үүсэн байгуулагдсанаас хойш 27 жил болж штэ. Энэ 27 жилд олон ажил хийсний нэг нь бол энэ 90 сурвалжлах уу би бол мөшгөх сэтгүүл зүй гэж ингэж нэрлэдэг юм. Энэгээр одоо хамгийн шилдэг бүтээл хийж байгаа хүмүүсийг сэтгүүлчдийг урамшуулах зорилгоор энэ уралдаан зохиож байгаа нь бол энэ чиглэлийн сэтгүүл зүйн чиглэл хөгжихөд бол үнэхээр одоо түлхэц үзүүлж байгаа, урамшуулж байгаа, эрд зоригтой сэтгүүлчдийг одоо үнэлж байгаа юм бил. Өөр юм хэлбэр Монголын сэтгүүлчдийн холбоонд ч бусад олон нийтийн байгууллагын юмдч байхгүй байгаа шүү дээ. Энэ талаараа бол Монголын хэвлэлийн хүрээлэн бас Монголын сэтгүүл зүйн түүхэнд анхдагч ийм зам харгуу гаргасан гэж ингэж би бодож явдаг. Сэтгүүл хэвлэлийн хүрээлэнгийнхаа 25 жилийн үеэр гаргасан номондоо бас энийг тэмдэглэж хэлсэн. Ягаад гэвэл энэ хэвлэлийн хүрээлэнтэй хол урдчихсан хүн байгаа. Үүсэн байгуулагдахаас нь эхлээд 2-3 ч удаа хаа өдөртөх хэвлэлийн гишүүн бас байсан. Тийм учраас энэ хэвлэлийн хүрээлэн хийсэн ажлуудыг бол бас гадарлаж байгаа учраас тэгэж хэлж байгаа юм шүү. Тэгэхээр бичлэгийн төрөл зүйл 90-ад оноос хойш харьцангуй багассан гэдэг дээр сэтгүүл зүйн судлаачид бол дуу нэгтэй санал нэгтэй байдаг. Үүнийг та судлаачийн төвшөнд юу нөлөөлсөн, голлох нөлөөлөл нь юу байв? Хүмүүс үнэхээр богино бичвэр уншдаг болчихоо. Эсвэл амар хэлбэрийн бариад хүмүүс төлхөө ярьцлагыг сонгож авбуу. Ярьцлагыг амар хэлбэргээ ботхоор бас хамгийн хэцүү юм шиг тий. Ингээл янз янзын ингээд онс практик дээр яг халуун тогоонд ажиллаж байгаа сэтгүүлчдийн зүгээс их сургуулиас ингээд онлын хичээлийг заадаг багш нараас ингээд аль талд нь юм харилцсан юм нэг руугаа онл бол юм шүү, практик бол юм шүү гэсэн юм хоёр тал руу харсан чулуу шийдцгээдэг шүү дээ. Тэгэхээр та яг өөрөө мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт ажиллаж бичлэгийн сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл бол одоо дэлхийд бол 2-300 жилээр Монголд бол 100 гаруй жилээр практикаар туршигдаад тэр үр дүнд бий болсон бичлэгийн арга хувилбар хэлбэрүүдийг л хэлж байгаа шүү дээ. Төрөл
зүйл. Ямар төрөл байдیں۔ Үндсэн 4 төрөл байгаа. Тэр үндсэн 4 төрлийн дотроо зүйл болж, нэгөр бол орсоор бол жанр болж байгаа. Тэр нөгөө мэдээ, ярилцлага, сурвалжлага, эссе, найруулал, хөрөг гэл ингээл явна шүү дээ. 90-ад онд нэг хэсэг шуугсаа. Манай сэтгүүл зүйн судлаачдын зарим энэ ч бас сүрхий чанга хашгиралцсан баг. Сэтгүүл зүйн төрөл зүйлүүд устж алга боллоо байхгүй бол нэгэндээ шингээд ингээд дууссан. Одоо тэр социализмын үе шиг тэр нарийн юм ингээд заагалсан юм хэрэггүй гэж ярьсан хүн би. Би тэд нарыг жаахан алдаж байгаа болов. Жаахан хитрхи яарад үнэмшмээргүй дүгнэлт хийж байгаа болов гэж ингэж бодож байна. Удаа зохиолд өгүүлэг, тууж, армаа, туур, домог гэд байдаг шиг сэтгүүл зүйд мэдээ, ярилцлага, сурвалжлага, хөрөг, эссе гэд энэ бичлэг бол хуучраагүй. Нэгэ баяжуулж байгаа, гүнзгийрүүлж байгаа тийм зүйл бий. Нэг бичлэгийн төрөл зүйлийн элементүүд нөгөө бичлэгийнхаа төрөл зүйл шингэж байгаа, нөхцөлдүүлж байгаа, баяжуулж байгаа ийм зүйл бол байгаа. Харин нэг сонирхолтой үзэгдэл бол бодиттой байгаа. Тэр юу гэхтэй Монголын сэтгүүл зүйд бүх төрөл жанраар, бүх төрөл зүйлээр бичиж чаддаг, төгс бичиж чаддаг сэтгүүлчд нь харин цөөрчихсөн байхгүй юу? Уг нь бол сэтгүүл зүйн мэрэгжил эзэмссэн, энэ чиглэлээр дээд мэрэгжил эзэмссэн хүн бол мэдээнээс эхлээд хөрг найруулал хүртэл бүх жанраар бичиж чаддаг байх хэрэгтэй. Бүгдээрээ энэ одоо нөгөө дүрмийнхаа дагуу, нөгөө алтан дүрмийнхаа дагуу одоо хөргийг чинь ингэж хийх ёстой, мэдээг чинь ингэж хийх ёстой ярилцгийг мэддэг, бичиж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд зөв явцын дунд аль нэг төрөл жанраар нь төлхөө ажиллаж түүгээрээ нэрд гарах нь бол зөндөө байна. Жишээлбэл би хоёр одоо хүнийг хэлье. Жишээлбэл найруулал, хөрг найрууллаар одоо алдрын оргилд хүртэл бичсэн бол манай сэтгүүлчдээс олон бий гэхдээ тэр бол цэрэмпэл. Цэрэмпэл гэдэг хүн. Одоо хинэт гэдэг алдар найруулал дээр би анализ хийж байлаа. Цэрэмплийн хэмжээнд хөрг найрууллыг тэгд бичдэг хүн нь зөөрчихсөн байхгүй юу? Бичих гэж зүтг гэдэг нь тэмүүлдэг нь хөдөлмөрлөдөг нь зөөрсөн болохоос биш. Тэр хөрг найрууллыг чинь өөрөө алга болчихж байгаа юм биш ээ. Бичдэг хүн байхгүй. Бичиж чаддаг нь зөөрсөн байхгүй. Ярилцлага бай. Ярилцлага бол нэг талаас сэтгүүлчийн бүтээл, нөгөө талаас ярилцагчийн бүтээл шүү дээ. Ганц даан сэтгүүлчийн бүтээл биш. Тэрийг бол нөгөө ярилцагч хүний бүтээл гэж хамтдаг. Ярилцлагыг нэг хүнтэйч битээр ингээд хийж болно. 3-4 хүнтэйч зэрэг хийж болно. Олон хүнтэй зэрэг хийж нэг сэдвээр хэдэн сэдвээр хийж болно шүү. Тийм учраас энэ бол хамтын бүтээл. Гэтэл ярилцлага сүүлийн 30 жилийн югаас авахад хараал үзэхэд ярилцлагаар бол одоо нөгөө ан чимэг шиг дагнаж тэргээд явсарууд бас оройд нь гарсан гэх юм уу ингэж мэрэгсэн хүн бас төдийлэн их байгаа. Тэгтээ харьцангуй би ярилцлага хийдэг улсууд олон байна. Зөндөө олон байна. Та сүүлд нь UB Life дээр хийгээд байгаа хэрэгслэг хийгээд байгаа сүүлд хөрөлингээс шилдэг улирлын онцлог бүтээлээр шалгарсан инх цэцэг хөрчиг хөрөг дээр ямар тайлбар. Инх цэцгийн хөрөг дээр одоогоор би анализ хийж үзээгүй учраас одоо мэдэхгүй байна. Тэр хүн бүрдэл өөрөө арга байна. Хүн бүрдэл өөрөө арга байгаа. Ган чимэгт өөрөө арга байгаа, инх цэцэгт өөрөө арга байгаа, дунд дувд өөрийн, туяад өөрийн л байгаа. Тэд нарыг би бодож байна ерөөсөө нөгөө өөрийнхөө параг дадлагаар олж авсан тэр туршлага тулгуурлаж байгаа нь мэдээж онлоо сэтгүүл зүйн онл тулгуурлаж байгаа нь мэдээж ч тэгжээж л. За ярилцлагыг юм зүгээр ярилцлага за бүх төрөл түүний дотор ярилцлагад шаардлагатай онцгой нэг зүйл бол бэлтгэх асуудал байна. Сэтгүүлч өөрийгөө бэлтгэх. Өөрийгөө одоо тэр ярилцахад бэлэн болгох гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо ярилцах гэж байгаа хүнийгээ судална гэсэн. Тэр ярилцах гэж байгаа хүнийхээ мэрэгжлийг, мэдлэгийг, туршлагыг, ямар бүтээл гаргасан, ямар хоббитой тэр бүгдийг судалж байж юу асуух уу гэж. Сайн асуултанд сайхан хариулт сонсож болно. Муу асуултанд бол юу ч хэрэггүй шүү дээ. Миний утга зохиолын багш төрийн хошоо шагналт Дондрын намдаг гэж хүн байсан. Орны их утга зохиолч одоо цаг төрийн өмнө ормоо нэг бичсэн манай жүжигийн зохиолыг үндэслэгч хүн шүү. Тэр хүн надад их олон хүний гэрээр сургасан хүн. Надад нэг хэлжсэн. Баасан суран чи хүнтэй ярилцахад их ажилтгаа хянамгаа бай. Тэгээд юм асуугаад чиний мэдэхгүй юмыг л тэр хүн яриад байвал ярилцаа л байгаа. Улам
орохоос улам мөн зүгээрээ ярилцаад байгаа. Тэгвэл чи тэр хүнээс зөндөө мэдээлэл аван зөндөө чиний мэдлэгч өөрөөд байж шээ. А чиний асуусан асуултанд өөдтэйхэн хариулж чадахгүй тэр чинь мэдэхгүй байгаа хүнтэй бол цаг барахын нэм худлаа тэгсгээ за баярлалаа гэгээд намдахгүй айхтаргүй шүү дээ. Тэгээ тэр үнэлдэ тэр хүн шиг ярилцагч хүн бол их бэлтгэх ёстой юм шиг байгаа. 7 хоногоор сараар бэлтгэх байх. Би ганц юмгийн олон одоо ярилцлагыг анализ хийж задлан шинжилгээ хийж үзсэн тэгэхэд их бэлтгэдэг юм байна л. Жишээлбэл асуушора давгад орж та уулзахын тулд тэр хүүхдийн тэр чинь нөгөө Японд алдрын оргил төрчихсөн 25 6 төрүүлчихсэн Японы нийгмийг шуугуулаад Монголын нийгмийг шуугуулж байсан. Тэгтээ бас ааш зангаасаа болоод гадуурхагдаад Японоос ирэн баг одоо хүмүүсийн дургу хурж баг явж их нь холгүй байсан үед хийсэн ярилцлага шүү дээ. Улсны худалдаар шууд яасан. Тэгэхээр тэр хүүхдийн 16 настай байхдаа хийчихсэн үйлдэлийг олсол байгаа. Тэрийг олсон учраас тэрэнд тохирсон асуулт бол тэр асуушера давгад орж сэтгэлээнийх онсыг тэр нээж өгсөлөө. 16 настай байхдаа тэр үед Монголын нийгэм нөгөө камерад дэлгүүр хоршоонд юу ч байхгүй давс хоймонгоос өрөвч байхгүй болсон нэг үе байсан. Картын бараад орсон. Тэр үед нөгөө хүмүүс тэр муу картын олсон хэдний юм авах гол ингээд очрлол дээр орсон ч юм уу эмгэнийг дараад унахсан хүмүүсийг үлдэрч өгөх шүү. Тэгээд 16 настай давгад орж тэр үнийг босгож аваад нөгөө эмгэний чинь тэр өргөдөх аюулаас наваад тэгээд өөрийнхөө юуны картыг өгөөд явуулж байсан. Тийм имийг олж мэдсэн. Тэр бол одоо тэр хүний сэтгэлийг нээх бас нэг сайхан гişнэл болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүч бараг айгууд л өөрөө мартчихсан шахав явж байгаа шүү. Тэгээд тэрэнд гарахтаа тэр ярих хүнийхээ сонирхлыг татна, яриагийн татна, ярих хүсэл эрмэлзлийн одоо бий болгоно гэдэг чинь ярилцлага авж байгаа сэтгүүлч юм бас их айхтар. Авьяас бэлгийн илэрхийлэлтэй судлаасаа хийсэн байна. Тэгээ одоо орчин үеийн залуучууд олон төрлөөр яаж байна ингээд 90-ад онд бол ярилцлага мэдээ хоёр модонд орсон. Модонд орохоо үн хүндтэй болсон. Ер нь бүх төрөл зүйл дотор хаан ширээнд суудаг нь бол ярилцсан юу мэдээ шүү дээ. Бүх сэтгүүлийн төрөл жанрын хамгийн тэргүүн зэргийн явтаа нь бол мэдээ. Мэдээгээр хамгийн бага зайд хамгийн их мэдээлэл агуулсан жижиг юм аяг л өгдөг. Тэр сонин, тэр радио, телевиз, тэр цаг мэдээллийн сайт төрүүлж хүндгүүлдэг л юм л зүйл шүү дээ. Жишээлбэл одоо Обамаг Нобелийн шагнал авсан мэдээг гар утсаар нэг сэтгүүлч хүргэсэн байгаа шүү дээ. Даашаа телевиз байж чадаагүй болохоор гар утсаар Обамад өгөх боллоо Нобелийн шагнал гэдэг. Тэгэл тэрээс ганцхан гүлбэрл байж байгаа. Хамгийн төрүүлж хүсэн учраас тэр чинь л тэгэл тарчиж байгаа. Энэ мэдээ бол хийзээ шинэ орон зайгаа алдахгүй байх гэж бодож байна. За ярилцлага их өндөр авсан. Энэ ярилцлага бол уншихад хялбар бас тийм уншигч үзэх сонсогчдод илүү их ойр байдаг, ойлгомжтой байдаг тал бий л дээ. А түүний оронд эссе бол хэцүү шүү дээ. Эссе зурглал бол хэцүү шүү дээ. Зурглалыг гэрийн сэтгүүлч хийж чадахгүй. Ягаад бол нэлээ уран зохиолын одоо дүрслэл хэрэгтэй тэр чинь байгалийн дүрслэл, хүний дүрслэл, гадаад сэтгэлийн дүрслэл, дотоод сэтгэлийн дүрслэл гэдэг өчнөр юм шаардна. Тэгээд яг уу би бол жанр байхгүй болсон гэдэг дээр ирээсээ санал нийлдэхгүй судлаач нэг. Жанрууд чинь байгаа. Тэрийг харин баяжуулаад хөгжүүлээд олон хүний юм. Жишээлбэл сурвалжлагын юу гэхэд одоо 1940 гэдэн онд нөгөө Монголд анх удаа санал ас бүх нийтийн санал асуулга явж тэр үед үнэн сонинд Даш Дэндүү гэдэг зохиолч сэтгүүлч Улаан наран гэдэг гормоноор социализм мэдэх алдарч. Тэр хүн нэгэн сэтгэлгээг сурвалжлага гаргасан байсан. Өглөөний 5 цагаас оройны санал асуулга хаах хүртэл ингээл Улаанбаатарын үйлдвэрийн комбинатоос эхлээл ингээл одоо аж үйлдвэрийн комбинат, кевлийн комбинат, сквадрын талбай, хороонтор явал ингээ хэн юу хэлж чинь Монголын тусгаар тогтнолыг одоо хүлээн зөвшөөрч нэг хятад зөвшөөрөхгүй Бухартмны анхны санал асуулга тэр байгаа ш. Тэгээ хэн юу хэлж чинь гэдгийг яг тэр чигээр сурвалжлага бол тэр. Тэр сурвалжлагыг уншаад уншсан уншигч, тэр сурвалжлагыг үзээд үзсэн үзэгч, тэр сурвалжлагыг сонсоод араад байгаа сонссон сонсогч яг тухайн үйл явдалд өөрөө биеэр оролцсон юм шиг тийм мэдрэмжийг л төрүүлж чадвал тэрийг сурвалжлага гэж байна. Гэтэл ярилцлага бол асуулт хариулт асуулт ухаантай байх хэрэгтэй. Хариулт төр хэмжээгээр гарна ч гэдэг юм уу. Манай сэтгүүл зүүн бичлэгийн юунд бол яг одоо тэрийг байна. Эсээ бол бие баатартал юу шүү. Би гэж л одоо өгүүлнэ.
эсээч бол огцсон. Нэг дээшээ, нэг доошоо эсээд ашиглахгүй юм гэж байхгүй. Ямар сайн социализм үед анх гарах дээр чи ойлгодог юу эсэ гэж юу гэдэг юм мэдэхгүй. Эсэж шуугсан хайрг шиг юм хэлдэг юм аашаа гэсэн. Нөхөр бүх жанрыг холдуулаад байчихтаа эсэ болж байгаа юм. Яг хөө хөгжөөнтэй наргэнтэй л яриа байхгүй юу. Тэгэхдээ Европынхны ойлгож байгаа эсэ, бидний ойлгож байгаа эсэ, Америк бусад орны ойлгож байсан энэ төр юунд бас жаахан ялгаа биш шүү. Сэтгэлийн юуны юу бол эсэ бол Францаас үүсэлтэй, Англи асар их хөгжиж бас л юу шүү дээ. Тэгэхээр одоо бол эсэ бүх юу. Одоо Монголд бол бүх албан байгууллагууд эсэний уралдаан зарладаг яадаг. Тэр нь яг хөө бичлэгэлтэй бичлэг. Гэхдээ эсэ биш байхгүй. Эсэг бол яг өөрийн дүрмээ явуул одоо манай сэтгүүл зүйн тайлбарт бол Зул Капел докторын эсэ гэж юм хэлнэ гэдэг чинь Зул Капел хэлж байгаа юм биш шүү дээ. Дэлхийн бүх энциклопед бүх сургуучиг юунд эсэг тодорхойлсон үг өөрийнхөө туршлага дадлага мэдлэгээр баяжуулаад хэлж байгаа тийм сонгодог юм шүү дээ. Тийм учраас төрөл жанр бол ядуураагүй. Улам баяжиж хөгжиж байгаа. Төрөл жанрыг гүйцэд бүгдийг нэзэвчдэг тэр шаардлагыг бид харин жаахан сулруулад ирсэн байж магадгүй. Гэхдээ сэтгүүл мэрэгжлийн сэтгүүлч бол алигаар нь ч бичдэг байна. Ерөнхий эрхлэгч сурвалжлага хүчээд ирвэл бичдэг. Ярилцлага хийгээд ирвэл яадаг. Чи хөрөг найруул хийгээд тэр нь үл хийдэг л байх хэрэгтэй. Энэ шаардлага бол байна. Тэрийг үгүйсгэх нь бол одоо төрөл зүйл ус цаан гэж хэлж байгаа. Тийм судлаач байдаг юм аа байдаг. Тэр хүн бол найруулал эсэ хоёроо ялгадаг улсууд. За мэдээгээ ирэх биш мэддэг байлгүй дээ. Ярилцлагыг шууд гадарладаг байлгүй дээ. Найруулал сурвалжлага юу адгүй тийм улсууд л тийм юм хэлж магадгүй. Гэхдээ тийм хүн одоо байхгүй болсон биз дээ. Уг нь байсан. Одоо тэгээд ухаар сэхэрэд 30 жилд яасан байлгүй дээ. Мэдээллийн хэрэгслийн одоо өөрчлөлтөн дээр технологийн нөлөөллөөр мэдээж хэл мэдээллийн хэрэгсэл илүү дижитал хэлбэрлэл орж ирж байна. Уламжлалт медиа хөгжиж байна. Энэ хугацаанд хүлээн авахтай хооронд нийгмийн мэдээллийн хэрэгслийн мэргэжлийн бус байдал гэх юм уу түгээхтэй алдаа гаргаад байгаа. Яг энэ таасаа энэ бичлэгийн төрөл зүйл бол ховордоогүй. Энэ чиглэлээр бичдэг сэтгүүлч нар бол байхгүй болчих одоо энэ ховор. Ер нь бол ур чадвар л очиод гэсэн үг л тийм үү. Тэгээд ур чадвар жоохон буурч байна, сонирхол буурч байна. Магадгүй зарим мэдээл одоо найрууллыг тавьдаг сонин байхгүй болсон байж магадгүй шүү дээ. Тэгээд сэтгүүл зүйн төрөл зүйл дотор дүр бүтэехийг шаарддаг ганцхан жанр бол найруул шүү дээ. Найруул хөрөг найруул бол дүрийг гаргах хэрэгтэй. Сүхэ гэдэг хүн бол тэр сүхэгийн дотоод ертөнц гадаад ертөнц. Бусад жанрууд нь бол дүр бүтээх албагүй. Гэхдээ энэ замын тэмдэглэл дотор дүр сайхан дүр гараал ирдэг юм л да. Тийм юм уу. Буян нэмэх бол Монголын утга зохиол сэтгүүл зүйн онолыг үндэслэсэн хүн. Шүүмж судлалыг үндэслэсэн хүн. Дашнам буян нэмэх гэж хоёр хүн байдیں۔ Утга зохиолын үүд гэдэг онолын бүтээл 30 уудуулахаас өмнө гэж дуусгасан байдаг. Тэгэхэд бол буян нэмэх нэг лимыг Монголын сэтгүүлчд хэлсэн байх зохиолчд. Харандаа дэвтэр хоёроо мартуузаа. Өөрийн дэвтрээ хармалж ороо үзгээ битий мартаа. Тэр үед бид тийм л хэрэгсэлтэй байж. Үнэхээр сайхан санаа ороод ирэх гудамж зогсоо тэрийг бичиж авдаг. Буян нэмэхгүй бол өөрөө тийм юм байсан юм. Манай үеийнхэн бол за 60 70 он хүртэл харандаа дэвтэр хоёртой л явсан байна. За телевиз үүснээс хойш, цахим сэтгүүл зүй үүснээс хойш ялангуяа энэ сүүлийн 30 жилд 20 дугаар зууны сүүлч 21 дугаар ихэнд манай сэтгүүл зүйн салбарт хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл бол шинжлэх ухааны техникийн хувьсгал шүү дээ. Энэ харилцаа холбооны салбарт ялангуяа энэ бол гайхмаар одоо амжилтанд хүрсэн. Одоо бол аппаратгүй бол одоо нөгөө сүүлд нь аппараттай болсон, диктофонтой болсон яг ахаал байгаа дэр чинь. Одоо бол ерөөсөө сэтгүүлч хүн шууд яриа аваад тэрийг ганц коноптараад цацж штэ. За социализмын орнууд бол энэ анх удаа одоо CNN Оросын нийслэлээс 90 хэд өнгөрсөн зууны 90 хэд онд нөгөө Оросд төрийн эргэлт гарахуулаад Ельцин парламентын ордноо буудсныг л анх тэгж харуулж байгаа. Бид харж одоо мэлмэрч байгаа юм. CNN-ийн Reuters-ийн гэдгүүл айлын болгонд 5 давхрын болгондоор гараад нэг цүнх нээгээл ингээл тэгээд дэлхийд. Тэгэл нөгөө танкаар буудаж байгаа нөгөө цагаан ордон парламентын одоо засгийн газар байгаа. Энэ цөм онгойж байгаа. Батлан хамгаалахын яамны сайд ирлээ гэл. Бид ч бүр гайх бөөмөн гоё. Ямар сайхан юм гэлэж.
ингэж байсан л. Одоо бол тэр маань бүр оо хачин өргөн болоод иргэн хүн баг тэр үеийн бидний мөрөөдөж байгаа юм хийж хаад өөрөө хацаад. Эннээс болоод сүүлийн үед бол бас мэрэгжлийн сэтгүүл зүй зүгээр одоо олон нийтийн иргэний сэтгүүл зүй энэ хооронд бас жаахан ойлголтын зөрүү мэрэгжлийн сэтгүүл зүй бүх хүн ойлгох, нийгэмд байгаа бүх иргэн заавал мэдэх албагүй шүү дээ, ойлгохгүй шүү дээ. Ялгал салгахгүй хольж утгах тэр хэмжээгээр манай мэрэгжлийн сэтгүүлчдийн нэр хүнд давхар унгах юм юмуд бол ажиглагдаж байгаамаа. Мэрэгжлийн сэтгүүлчтэй газар гэж юу вэ? Одоо жишээлбэл ингэж одоо сүүлийн үед их олон сайтууд бий болсноос хойш хүмүүс бүрч байж байгаа шиг байна. Тэгээ мэрэгжлийн сэтгүүлчтэй газар бол одоо редакц гэдэг нэг ойлголтыг яахан тодруулмаар юм шиг байгаа. Редакцийн зохион байгуулалтанд орсон. Редакцийн зохион байгуулалт тэнд ажиллаж байгаа бүх улс нь мэрэгжлийн сэтгүүл зүйн их дээд сургуулийг төгссөн. Магистрантур, докторантур сургуулийг төгссөн. Тэгээд тэр нь редакцийн зохион байгуулалт гэдэг чинь тэр ямар арч байж болно? Хилтэс газар арч байж болно, алба уран бүтээлийн нэгдэл ярьж байж болно. Ямар ч байсан нөгөө төрөл жанр бүх юмудаараа яваадаг. Тэр мэрэгжлийн сэтгүүл зүйн одоо нөгөө зарчмаа мэддэг, мэрэгжлийн сэтгүүл зүйн нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх ёстой тэр үүргүүдээ мэддэг, чөлөө сэтгүүл зүй гэж үг байдгийг хичнээн шалгуураар яаж хангах ёстой тэрийгэ мэддэг ийм мэрэгжлийн хүмүүсээс бүрдсэн нэгжийг сэтгүүлчдийн одоо тэрийг бол редакц ин зохион байгуулалт. Одоо жишээлбэл агентлаг гэж юу юм бэ л би Монцамбайг агентлагт 15 жил ажилласан хүн. Тийм учраас агентлаг гэдэг бол цаг 24 цагийн турш ажилладаг. Бүтэн өрн тасралтгүй ажилладаг. Өөрийнхөө улсын бүх мөч манайхаар бол аймаг хотод өөрийн сурвалжлагчтай. Дэлхийн томоохон хотуудад өөрийн сүлжээтэй. Мөн үү? Тэгээд өөрийн телевизэн суугатаа, өөрийн радио суугатаа, өөрийн ном хэвлэлийн үйлдвэрлэлийн баазтай. Тэгээ энэ бүгдийг нэгтгэсэн ийм зүйлийг бол агентлаг гэж байна. За Монголд бол мэдээллийн агентлаг 1921 онд үүссэн байдаг. Тэгээ 21-ээс 20-ад оны сүүлч хүртэл явж байгаад сүүлдээ үнэн саналтай нийлчихсэн байдیں۔ Тэгээд 57 онд ахад сайд нэрийн зөвлөлийн дэргэд одоо байгуулагдаад тэгээд үндэсний мэдээллийн агентлаг болсон байхгүй л дээ. Тусгаар тогтнолын бас нэг бэлэг тэмдэг тэр Сүхбаатар чөө улсын ч гэдэг юм уу тэр улсууд бол нэг мэрэгэн түргэндээ ч 21 онд байгуулаг бошгоо. 5 яам байгуулахдаа нэг яамныхаа юм үндэсний мэдээллийн агентлаг байгуулсан ба. Тэр бол энэ тусгаар тогтнол үндэсний ер нь тусгаар тогтносон улс үндэсний мэдээллийн агентлагтай байдаг юм байна гэж алсыг харсан учраас цаанаас нь улсууд хэлээ үз байгуулсан байгаа. Тэгэд агентлаг тэрийг хэлнэ, телевиз гэж юм хэлнэ, радио гэж юм хэлнэ. Тус тусдаа бол өөрийн өөрөмс тийм шалгууртай үзүүлэлтүүдтэй тэрэндээ тавьсан өөрийн өмнө тавьсан зорилттой тэр зорилттой хүрэх тэр зорилготтой хүрэх бол одоо тодорхой програмтай алтан дүрмтэй өөрийнхөө үйл ажиллагааны ийм л нэгжүүдийг хэлээд байгаа шүү дээ. Судлаачийн хувьд та яг энэ орчин цагт сүүлийн жилүүдэд оюутан залуучууд сэтгүүл зүг төлөхөө сонирхгүй байгаа, сэтгүүлчээр суралцахгүй байгаа шалтгааныг зөвхөн салбарын үнэлэмжтэй холбож тайлбарлах уу? Эсвэл ямар хүчин зүйл нөлөөлөд эдгээр оюутан залуучууд энэ мэргэжлийг сонгох вэ? Монголын сэтгүүл зүйн түүхэнд сэтгүүл зүйн нэр хүнд дээд зэгтээ өндөртэй хүрсэн үе бол 80-аас 90-ад он өнгөрсөн зууны 80-аас. Тэр үед үнэн сонинд ажиллаж исэн, радио, телевизэд ажиллаж исэн, төвийн одоо томоохон сонинуудын газар ажиллаж исэн сэтгүүлчдийн нэр хүнд бол одоо үнэхээр өндөрт байсан. Ард түмэн сонсдог, уншдаг. Тэгээд дагаж хуулирдаг тийм. Сэтгүүлчийн үгэнд 100% итгэдэг сонирхол. Одоо хэлдэг жалгаад хүн итгэхгүй л дээ. Тэгээд тэр үед ч гэсэн их олон сэтгүүлч нөгөө анхны парламентын сонгуулиар улсын их хурлын гишүүн болсон байдсан шүү дээ. Тэрийг бараг л автоматар сонгож байгаа. Нэр хүнд их өндөр төвсөг бол тэр. Тэгээд доошоогоо эргээд унсан үе бол одоо 90-ад оны сүүлчээс эхлээд 2000 одоо ч гэсэн үргэлжлээд явж байна. Гэхдээ энэ дандаа юм байхгүй. Манай сэтгүүлчдийн нэр хүнд бол эргээд сэргэн мэрэгжлийн сэтгүүл зүй өөрийнхөө байр суурийг нийгэмд эзлэн. Яагаад мэрэгжлийн сэтгүүл зүй нийгэмд хэрэгтэй юм гэхдээ зэрэг тэр нийгмийн оршин тогтнохтол нэг сэтгүүл зүй гэдэг нэг юм нийгмийн шинжилгээ ухааны нэг салсгүй бүрэлдэхүүн хэсэг болсон энэ чинь үйлчлээд байгаа байхгүй юу? Тэр төр засаг тэр нөгөө гурван өндөрлөг юу гэж нэрлэдэг тэр чинь тэр үйл ажиллагаа тэр бодлогоо
Эднэрээр мэрэгжлийн сэтгүүлчдээр мэрэгжлийн хэвлэл мэдээний байгууллагаар нийгэмд хүргэнэ үхэхээс биш, нийгэмд хүргэж ойлгуулна үхэхээс биш, хүмүүсийн итгэл үнэмшлэлд агуулгаас өөр арга байхгүй. Тэд хичнээн мянган цуглаанд орж үг хэлээд хичнээн ном хэвлэл өөрснөө бичиж гаргаад үгүй. Энэ бол нийгмийн одоо нэг том институт, хүчирхэг институт байхгүй юу? Энийг ашиглаж л одоо зөвхөн энэ дунд нь янз бүрийн юм орж ирсэн уралдаан, өрсөлдөөн, сөргөлдөөн бүх юм яснаас болж манай сэтгүүл зүй, зарим сэтгүүл зүйн одоо нэр хүнд нэлээд усан. За энэ нь бол бас мөнгө төгрөг, авилга кэл ахуул ийм юмтай холбоотой. Энд манай одоо төлөөлөөс харамсалтай нь бас хамрагддаг шүү дээ. Одоо мөнгөнд дургүй хэн байх вэ? Мөнгөнд хүмүүс ямар нэг хэмжээгээр дуртай. Гэхдээ ямар мөнгөнд дурлах уу гэдэг бол тэр хүний өөрийн хүн чанарын нэг одоо иргэний нийгмийн өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага хөндлөх чадварын л одоо илэрхийлэл юм л да. Тэгэхээр та салбарын одоо энэ уналттай байгаа байдал салбартаач холбоотой хамгийн гол нь нийгэмтэй холбоотой байхгүй юу? Ямар нийгэмд сэтгүүл зүй үйлчилж байна тэр нийгмийн шаардлагуудыг л дагаж нэг бол хөгжин, нэг бол унаа. 1998-нд хэвлэл мэдээлэл эрхчлөөний хууль гарсан. 2005 онд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хууль гарсан. Бидний хамаа одоо шүтэн биширдэг эхний хоёр хууль бол энэ. За тэгээд энэ 98 оны хуулийн дараа 2000 оны ихээр 2001 онд байна. Манай Монголын сэтгүүл зүйчин үзүүлэлтүүдээр нөгөө чөлөөс хэвлийн 9 шалгуурыг чинь ингээд ирэмблээ дэлхийд юмхад бид чинь 51-р ойронд орж ирсэн шүү дээ. Хагас одоо ер нь эрх чөлөөт хэвлэлтэй орон болцсон байхгүй юу? Тэгээд 2005 онд энийг радио телевиз хуулийг баталчихаа. Тэгээ энийг батжуулаад хэрэгжүүлээд өшөөг өндөрлөлөө явуулсан бол бид магадгүй одоо бидэнтэй ижилхэн Норвег, Дани, Финланд эхний 10 л явж ш. Тэр биш явуучих байхгүй. Бид тэрийгэ бэхжүүлж чадаагүй. Орхичихсан. Нийгэм маань төр засгийг удирдах байгаа улсууд маач. Тэр замаар яваагүй, өөр замаар явчихсан. Монгол одоо зэрлэг капитализмын тэр юу ноёлж штэ. Одоо засаглал бол нэлээд маапцсан. Тэр Бямсурангуй нэг клээд байдаг Монголын тэр маапын төр болсон гэдэг ч бас тэр эрдэнэтэй чадaltaй эдийн засгийн онолч хүч нэг юм хэлээд байна. Тэгээд ч одоо олон тэр өстөрсөн тэр бомбнуудлаг, офшорчингуудлаг энэ одоо нүүрсний хэрэглэг энэ утааны хэрэглэг нугаа автусны ингээл араараас юм гарч ирэл байгаа чинь төмөр зам ийлэг юм байгааг л харуулдаг шүү дээ тийм ээ. Тэгээд ингэ чинь нийгэмтэйгээ холбоотой тэр сэтгүүл зүй бол нийгэмд үйлчлэн шүү дээ. Иргэнд үйлчлэн. Сэтгүүл зүй сэтгүүлчдтэй үйлчилж байгаа мөрөөс биш. Бид ард түмнийхээ захиалгаар тэдэнд үнэн мэдээллийг хүргэх, тэдний үннийг мэдрэхийн төлөө тэмцэж байна. Тийм учраас би нөгөө юунаар хуралдаар хэлэхдээ тэмцэлгүйгээр хэвлийн эрхчлөө өөрөө ирнэ гэж байдгүй маа. Мянга амлаад ч ирэхгүй. Ирэх баригчид хэвлийн эрхчлөө дуртай биш шүү. Дургу. Нүүрэн дээрээ дуртай л гэн. Цаанаа бол дургу. Ягаад гэвэл энэ хэвлийн эрхчлөө чинь ардсан нийгмийн үндэс зүйлсийг хамгаалаад байгаа байхгүй юу? Нөгөө иргэний эрхийг чинь, эрх чөлөөг чинь хамгаалаад байгаа байхгүй юу? Тэгтээ зөв хүссэн ч хүсээгүй ч тэр иргэдэд л үйлчлэн шүү дээ. Эднийгээ үннийг мэдвэл эн чи ийм муухай юм байна, ийм балер юм байна. Энийг гिजлээж эрен сэрүүлжлах төв мөшгөө сэтгэл зүйч энийг л гаргаж ирээд байгаа. Тийм учраас тэр чинь амь насанд эрсдэлтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгээ энэ жил нөгөө 51 орч байсан Монгол орн маань 21 байраар ухраад 109. Одоо ингээд явах бол одоо 109-ээс хойш ингээд уруудах юм бол Монголыг хэвлэл эрхчлээтэй орн гэж хэлэхгүй л дээ. Хэрэг хэвлэлийн эрхчлэл нь ингээд энэ үний юм бол тэгтээ олон улсын тэр байгууллагууд мундаг шалгуураар гаргаж байгаа шүү дээ. Ингээд байх юм бол Монгол ардчилсан орн биш болж хөрж байгаа энэ шинж. Нөгөө дүр эсгсэн ардчил нь яваад байна л гэсэн үг. Монгол ардчиллэр нь алдагдал байгаа шүү дээ. Алдагдал одоо хоёр намын өрсөлдөөний талбар л болж хөрж байгаа шиг байна шүү дээ. Эдгээр чинь өөрийнхөө эрх шигийг хадгалж үлдэхин тулд өөрийн тэр маапын сүлж байгаа хадгалж үлдэхин тулд үхэн хатналж байгаа л дээ шүү дээ. Та Монголын сэтгүүл зүйн төвхөнд шүүм судалт хүндтэй хувийн нэмрийг ол эзэлдэг.
байр суурийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд яг энэ бүтээл сайн төрөхгүй байгаа, сайн бүтээлээр бичихгүй байгаагийн шалтгаан бичлэгийн төрлүүд байсаар агаж тэр талаар одоо дагнан бичих хүсэл сонирхолч гэдэг юм уу, тууштай явах итгэх сэтгэл хараахан одоо цаг үед байгаа өөр зүйл сатаарах зүйл олон болчиход байгаа. Энэ цаг үед бол төдийлөн барьж авч чадахгүй эсвэл зүрхшээж байгаа залуу сэтгүүлчтэй гэх юм бол бас жоохон имиж байгаа тэр төр зураг бол ажиглагдаж болох юм. За нөгөө талдаа бол манай салбар өөрөө тоогоороо нөлөөлөх гэдэг нэг юм мохоо юм дотроо яриа яваад. Тэг нэг нь бүтээл дээр нь бас нэг цаг зав хүний бүтээл дээр шүүмшин гэдэг бол зүгээр нэг үзлээ бодол байр суурьал эрхлэхээс илүүтэй бусад бүтээлүүдийг уншаад шүүн тунгаагаад оюун дүгнэлт хийгээд за алдаа оноо бүхнийг ингээд дэнслээ явж байгаа. Ер нь бол тухайн салбарыг хөгжүүлэхэд чин одоо зоригтой явж байгаагийн л нэг илэр шүү дээ. Тийм ээ. Тэрийг бүтээлчээр хүлээж авахгүй байна уу да. Нөгөө талдаа энэ салбарт шүүм судал илүүтэй хувь нэмэр оруулах тал дээр сайн шүүмжлэгч гарч ирэхгүй байна уу да гэж дүнж байгаа судлаач бас байгаад энэ ханаас хойшоо гэдэг юм бол яг хэд учир шалтгаан байна. Эргээл энэ төртэй холбогдно. Төр засгийн бодлоготой чөлөөт хэвлийг хөгжүүлэх Монголын төрийн бодлоготой холбогдно. Шүүмж судлалууд гэвэл хүнд ажил. Үнэхээр одоо хүнд ажил. Тэнд бол авьяас хэрэгтэй. Буян нэмэх бол 9 авьяасыг тодорхойлсон байдаг. Тэрний нэг нь бол одоо шинжил судлах, шүүмж судлах хэрэгтэй гэж ингэж хэлсэн байдгийг. Тэгээд тийм улсуудыг бодлогоор дэмжих ёстой. Бодлогоор дэмжих ёстой. Тэгэхгүй бол эднийг төрөхгүй. Утга зохиолын, дүрслэх урлагийн, сэтгүүл зүйн шүүмж судлал хөгжихгүй байгаагийн учир шалтгаан юунд байна вэ гэдэг зэрэг нэгд мэдээж энд одоо дуурлах энэгээр дагнаж ажиллах хүмүүс цөөхөн байна. Ягаад гэвэл тийм хүмүүсийг урамшуулах механизм манад байхгүй байна. Одоо дуртатал бичиж одоо энэ 160-ны сударсан сургамж гэдэг миний шүүмж судлалын ном байна л дээ. Энэ 22 онд гарсан. Энэ жишээлбэл цахилгааны Илада Одиссей номын тухай шүүмж байна. Тэр чинь 1000 хуудас 2000 хуудас юм уншиж нэг 20 хуудас шүүмжил гарч байгаа шүү дээ. 2000 хуудас юмыг чи хэд өдөр унших вэ? Нэлээд хугацаа хэрэгтэй яа да. Тэгээд тэр 20 хуудас шүүмж гаргалаа гэхэд махаа идчихэж сар сууж байж 2 сар сууж гаргаж. Тэгээд гаргахад 20 хуудас шүүмжийг тавьдаг сонь манад байна уу? Урдаас мөнгө нэгж байгаа байхгүй. Сая төгрөг өгч байгаа. 2 сая төгрөг өгч байгаа. Тэгвэл хэвлэе гэж. Тэгэхээр энэ шүүмж яаж хөгжих вэ? Энэ жишээлбэл энэ бол одоо ерөнхий сайд байсан Санжийн баярын 60-ны Бутархаа гэдэг номд хийсэн шүүмж. Тэр чинь бас ийм дузаа ном байгаа шүү дээ. За тэрийг би уншиж дуусгана. Тэгж жагаад бас нэг Санжийн баярын номыг бол би маш дэлгэрэнгүй бичсэн. Том судалгааны ажил. 80-аад хуудас бичсэн. Бараг номын тухай ном болчихж байгаа байхгүй. Тэрийг хэвлдэг сонин бол бүр байхгүй. Тэгэхээр өөрийнхөө номоор л хөрөхөөс өөр арга байхгүй. Энэ бол хүнд хөдөлмөр. Жишээлбэл одоо энийг хөгжүүлэх би олон удаа ярьдгийн санал гаргаад бичдгийн тэрийг бол авч үздэг тоодогч байгаа зүйл. Жишээлбэл энэ сэтгүүл зүгээд нийгмийнхаа зөв зөвхөстэй гэсэн ашиглын судлал нь бол байгаа шүү. Судлал нь эрх хүчнийг магистр, мастер цол авчих, нэг доктор цол авчих гэсэн нэг юм судалгаа хийж байгаа. Хүүхдийн хэвлэлийн түүхч гэдэг юм уу? Эмэгтэйчүүдийн хэвлэл яаж хийж байгааг нэг хэдэн жил оролдож байгаа. Тэгээд цол авчих доктор гэдээ бичүүлээд явахад айтаан сонсогдсон шүү дээ. Цаашаа ажиллах гэсэн бол тэр үний асуудал. Шүүмжил нь байхгүй байгаа. 400 хуудас юм уншаад 4 хуудас шүүмж гаргаад 40 хэдэн хоногоо зориулаад тэгээ хэвлэх чадвар олдохгүй болохтой зэрэг их ойлгомжтой байгаа. Тэгээ яаж шүүмжлэхтэй вэ? Тэгээд энэ адарматайг чинь бол бид бодлогоор бэлтгэх ёстой. Жишээлбэл Монгол Улсын их сургуулийн одоо сэтгүүлчийн ангид бол төр боловсрол шинжилх ухааны яам одоо их ухаантай сайхан юутай болвол ерөөсөө судлах шүүмжлэгчдийг бодлогоор бэлтгэх ёстой байхгүй юу? За жилд нэг 5 хүүхд аваад за та нарыг одоо шүүмж судлалаар бэлтгэх юм шүү. Сэтгүүл зүйн шүүмж судлал, чамааг утга зохиолын шүүмж судлал, чамааг урлаг судлалын шүүмж. За хараад 4 жил сурах зардлыг чинь төр та. Тэгээд чи энэ салбартаа 5 жил ажиллана ч гэдэг юм уу? 5 жил ажиллахдаа одоо 41 юу гаргана. Гэх юм бол хүн бий болно шүү дээ. Тийм юм манад байх. Тэгээ энэ шүүмжийг уншдаг төрийн удирдагчид байхгүй бах уу? Би байхгүй гэж бодож байна. Тийм завж хөрөд эдэнд байхгүй, тийм мэдлэг чадварч энд бараг л байхгүй бол. Гэхдээ бас үгүйсгэж болохгүй. Буян нэмхийн тухай би 10
онд юу 19 онд ном гаргасан буян нэмхийн судалгаа. Буян нэмх гэж юм ямар. Буян өмчийг хэлмэгдсэн дарагдаж одоо Монголын утга зохиол сэтгүүл зүг үүсгэсэн ийм том хүн. Нацагд орж ирсэн том хүн шүү дээ. Тэгээд нэг дарагдаа хэлбэгдүүлээд алжчихсан учраас 90-ад он хүртэл зохиолыг хаадсан. Тэгээд сая гарчсан хүн мэдэхгүй байна. Тэгээд би тэрийг яадгийн байна гэж одоо тэр судалгааны номыг хөрөлсөх хэрэглэгчтэй өксөлтэй. Нэг уулзах биш юм яасан. Би телевизийн захирал байсан. Телевизийн захирлын нэг өдөр хоол идсэн. Тэгэхээр ерөнхийлөгчөө би нэг ийм энэ Монгол ардын намыг үүсгэн байгуулахад гавь явуулсан. Анхны сонингийн гаргасан. Анхны югыг хийсэн энэ танаа нэгдүгээр хүн байна лээ шүү зүгээр. Зав бол та нэг уншиж үзээрэй хэлэхгүй баг. Завгүй л байгаа л да гөр. гэж удаад өгсөн уншаачгүй үстэй л гэж удсан. Сүүл Монголын юуны сэтгүүлчтэй нэг тийм уулзалтантай уулзалт биш юу буян нэмхээ хойд дээр баг шүү. Манай хүн нэг үг хэлсэн чинь буян нэмхийг гэлж ийн л. Буян нэмхт нацаг дорж нарын үндэссэн гэж. Яг дистралд нь зөв хэлж байгаа байхгүй. Одоо энийг бас манай хэвлийн хүрээлэн хийх ёстой. Хэвлийн хүрээлэн хийх ёстой, сэтгүүлчдийн эвлэл хийх ёстой юм. Тэгээд ямар сандээ би шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчдөр орж явах үед орж уулзаад иргэдлэг гэдэг чинь том доогт манай академийн ерөнхийлөгч мундаг. Иргэдлэг ерөнхийлөгчөө одоо сэтгүүл зүгээ шинжлэх ухааны академид хил утга зохиолын хүрээлэн гэж байна. Хил утга зохиолын хүрээлэн гэж сэтгүүл зүг нэмээд нэг сектор л нэмнэ шүү дээ. Хил утга зохиол сэтгүүл зүг хүрээлэн гэдэг. Их чухал тэр судалгаач мундаг явагдсан шүү дээ. Байж болдгүй мөксөн үгүй нэрээ тийм шүү. Ганц сэтгүүл зүг бишээ яваасан сүрэ. Бишээ манай тариал үдгүй хит хитэн наавх байт юм л гэж юм лээ. Тэгэх юм бол манай хэвлийн хүрээлэн манай сэтгүүлчтэй албачин дандаа сайн дурын үндсэн дээр. Дандаа өөрсдөө нэг ч санхүүжилт байхгүй юм чих байхгүй. Ухаалаг төр бол бодлогоор байгаад тэнд одоо хил утга зохиолын хүрээлэнд нэг 3 хүнтэй сэтгүүл зүйн тасаг сектор байгуулчихтал тэр 3 доктор чинь л одоо яаж байх вэ? Өнгөрсөн 110 жилийн энийг яаж үеүчил яаж байх вэ? Ямар одоо тойл бичих гарах вэ гэлгүй гэл аваад явна шүү дээ. Их дээд сургуулиуд сэтгүүл зүйн танхимуд байна хэр чадлаар Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн танхимыг бас оройд тэмдэглэж хэлмээр сайхан докторууд олон байна. Боловсролын их сургуульч төржил байх шиг байна. Бусад хувийн их дээд сургуулиуч байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр чинь бол хичээлийн хэмжээнд л судлаа шүү дээ. Хичээлийн хэмжээнд л одоо ярьдгаа яриад уншуулаад оюутан нөгөө магистр докторуудаа хэлдгээ хэлээл тэгээл явчихна. Тэрнээс цааш шинжлэх ухааныхаа академид нэг ийм юу одоо байгуул бол утга зохиолын хүрээлэндээ ганц тасгийн оронтой нэмээд өгчихвэл энэ шинжлэх ухаан өөрийнхөө юунд ороод зангидэгтэй л явуулдаг. Одоо тэр үүргийг бол яг бидний сайн дур үндсэнтэй манай хэвлийн хүрээлэн л одоо гүйцэтгэж ирэх үү дээ. Ийм маягаар л явж байгаа байхгүй. Тийм тэгэхээр зүрийн зохицуулалт бодлогын шийдвэр тэнд бид бас тэгтээ энэ ч бас бидэнтэй дэргээл буус. Бид өөрсдийнхөө проблем асуудлуудыг гүйцэд ойлгуулж чадахгүй. Бас ойлгуулж чадахгүй. Нэгдэж чадахгүй. Тийм. Сайтар ойлголоо нэг хэлэх хэвээр, хоёр хэлэх хэвээр, гурван хэлэх хэвээр тэгжээж ойлгох шүү дээ. Сургалтын арга барилын хувьд хэрхэн өөрчлөгдөж байна? Сэтгүүл зүйн сургалт. Түрүүнд асуусан бид нар ч мартаад байна. 90-ад онд сэтгүүл зүйн ангид өстө булаацалж ордог. Нэг ангид 40 хэдэн хөгдөл байдаг байлээ бидний боож. Нэг сэтгүүл жилийн юунд л 40 гэд 50 гэд. Тэгээд сүүсээ байгаа одоо тэгэхэд 20-д их дээд сургууль бэлтгэж ирсэн сэтгүүл зүгээр. Одоо нэг 10 хүрэхтэй бүрэлдэхүүн их дээд сургууль. Тэр нь 6 байна уу? За Монгол Улсын их сургууль, боловсролын их сургууль, хүмүүнлэг, радио, телевиз, отхон тэнгэр байгаа. Манай Улаанбаатар иргэдийн сургууль нэг юм байгаа. Ингээл ирэн төгчих واخа. Нөгөө CT сургууль байна. Сандаг сүрэнгийн ингээд нэг 5 6 бэлтжээ. Тэгээд сэтгүүлчийн ангийн юу бол эдгээр бас байгаа. Эдгэрт багасч байна. Үнэхээр багасч. Тоон цөөрч байна. Тэгсэн чинь эргээд манай Улаанбаатар иргэдийн сургууль хятадын сэтгүүлчид орж ирээд сул мол хамгаалъя гэдэг ингээд нэмэгдэх хандлагатай байгаа. Энийг сони үз. Тэгээд яг хуу энэ сэтгүүлчтэй нэг хэсэг бид нэр дэндүү олноор бэлтгэсэн байна. Тэр ирсэн бүгдийг л аваад модны болж болоод аваад тэгээд тэд нар маань ихэнх нь мэрэгжлийн бус өөр ажил хийгээд тэгээд сэтгүүлч бас нэг тийм ашиг орлоготой ажил биш шүү дээ зовлонтой ажил. Энэгээр ч амьдралаа авч явахад одоо хэцүү юм байна гэдээ бас тийм ойлголт нийгэмд үүссэн байна. Тийм учраас өөр хүүхдээ бас тийш нэг бол эцэг эхчүүдийн хүсэл сэтгэлж таагүй байсан. Гэхдээ энийг би мөнхийн үзэгдэл одоо цааш тасралтгүй үргэлжлэх үзэгдэлч гэж бас бодохгүй байна.
эргээд сэргэнэ. Одоо он жилүүд урсан өнгөрч байна. Энэ редакцууд чинь бид түрүүчээс хөгшрөөд тэтгэврт гарч байна. Нөхөгдөх ёстой шүү дээ мэрэгжлийн улсуудаа. Тийм учраас зохих хэмжээнд бол байсаар л байх. Эргээд одоо тэр 90 он 2000 хүртэл тэр олон 100-аар биш гэхэд эргээд энэ бол хэрэгцээ. Монголын араадын телевиз байх л байх. Монцон байгаантлаг байх л байх. Эдэнд ч мэрэгжлийн сэтгүүлчид Монголын хэвлэлийн хүрээлэнд мэрэгжлийн судалгаа явуулж л таарна. Эдэн мэрэгжлийн судалгаа хийдэг. Энэ хэмжээндээ бол одоо эргээд сэргэх ёстой хаа л гэж бодож. За яг хөө сүүлийн үед улсын ихтэй сургууль дэлсэлж яхан энэ төр болчихсон. Тоо нэгсгдсэн. Хувийнхан яхан багасцсан тийм харьцааны алдагдал энэ төр бас явж байгаа хаа. Энэ бол эргээд сэргэх баха. Тэгтээ сэргэхдээ тэр урдах шиг тийм бүүн болж сэргэхгүй. Зүгээр нэг хэрэгцээний хэмжээ гаргав. Тэр нь ч зөв байх. Одоо чинь боловсрол шинжилгээ ухааны яамныг юу аттестатчлал явуулаад байгаа юм байна шүү дээ. Энэ сард тийм үү, эх сард гарах юм байна. 40 л ихтэй сургууль битэх юм байна. Одоо 60 гаруй 80-аад юм байгаа бох шүү. Тэгээд нөө 40-д л битэх. Тэрнээс нэг их сургууль бол одоо нэг 20 гаруй. Тэгээд бус нэг коллеж юм аягаар. Ингээд ирэхдээ зэрэг нэмэгцэгцэн таа. Тэрнээс гадна за элсэгчд тоо өссөн байж, буурдсан байж, сэтгүүл зүйн хөтөлбөр агуулга жил ирсэн л яг мобис, улсын сургуулиуд бол үе шатаар цаг үед агаад ингээд хөтөлбөрүүдийг шинжилж байгаа, орчин цагийн яг технологи суурилсан сургалтын агуулга хөтөлбөрийг оруулж байгаа гэдэг тайлбаруудыг бол өгч лээсэн. Та одоо бол бас тодорхой нарийн зүйл дээр багшилж байгаа тэр эзэм сургуультай Багшилж байгаа. Тийм багшилж байгаа. Тэгэхээр яг сүүлийн үеийн сургалтын арга барил гарсан томоохон өөрчлөлтүүд нь юу байв? За янз бүрийн сургуулийн үрэл өөрийн дэгтэй байна. Өөрийн бас нэг тийм зорилттой байна. Жишээлбэл манай сургуульд бол бидний нэг юм туршиж үзсэн. За онлоо бол заадаг хэмжээндээ заа. Семинараа бол явуулдаг хэмжээндээ юу. Даалгавраар өгж уншуулдаг утга их зохиолоо бол одоо өгдгөөр өгөөд уншуул. Аль болохоор хүүхдүүд их мэдээлэл хүргэхэд бол бие даалтыг болгоё. Тэгэхдээ дан онол биш дадлагдаж яахан төлхөө ач холбогдол өгье гээд. Одоо Монгол улсын ардын уран зохиолч, соёлын гавьяа зүтгэлтнүүд, цэвэний шагналт, балдоржийн шагналт ч гэдэг юм уу, буян нэмхийн шагналтын сэтгүүлчдэд одоо шав оруулах хэлбэрийг бас хосолж үзье. Энэ бол дорны арга, дорны ихэнх улс орн одоо Япон, Хятад гэх орнуудын хэрэгэлдэг арга, Монголч хэрэгжилж ийсэн. Тэгээд тэр хүнд давхар шав ордог. За тэрний гол зорилго бол ерөөсөө бичлэгийн арга юм сурах гэж. Бичлэг тэр хүн за одоо дорж гэдэг хүнд байхад дорж гэдэг хүн данд ярилцлага хийдэг бол тэр ярилцлага дээр ямар нэг тэрийг сурах. Тэнд хүүхдүүд бол илүү дуртай юм бэл. Илүү дуртай. Спортын ямар явдаг хүүхдүүд спортын одоо тэрийг бас манаас аврах сэтгүүлчтэй тэнд явах. Тэгээс хичээлээ хийгээд диплом авдгаар явна. А нөгөө багштай очиж одоо зарим нь бол юутаад ч бүр хадаг барьж ирнэ. Таны шав болж орё гэж. Тэгээд сургуультайгаа ярина би энэ хүний шав тгийг нөгөө хүн нэрж дипломын ажилдаа аран суун магадгүй тэр хүнийхээ уран бүтээлээ дипломын ажлаа бичнэ. Тэгээд энэ сургуультанд за 4 жил сурах бол нэг өөр. 4 жил бид бол уншдаг юм уншиж байгаа. Ийм техникийн хувьсгалуулж байна. Энийг хэрэгтэй ийм сэтгүүл зүйн онлын 4 чиглэл явж байна шүү. Хувьсгалуулж байна. Энийг уншихад бид хэлээд өгчих нь. Тийм ном уншаараа гэд даалгавар өгч нь. Энэ амархан. Тэрийг тэр бүр өөрийн болгож авч байгаа оюутнууд бас тийм олон биш шүү дээ. Цөөх шүү дээ. Тэр тал дараа бол одоо юм байхгүй ш байгаа хаа гэж би бодож байна. Тэн дээр бол алдаж унж байгаа юм байгаа болов гэж бодож байна. Араа телевизийн дээд сургууль, их сургууль, боловсролын их сургууль гэл техникийн хувьд одоо телевиз студиудтэй, манайх ч мөн студиудтэй. Тийм юмнууд бол хэр чадлаараа л хөрхийн сургуулиуд хийж ил. Улсынх нь улсаас хууж, хувийнх нь хуруу хумсаа юу ажил хийж ил байна л дээ. Тийм юмнууд бол байж л байна. Тэгээд аль болохоор дадлах болох. Тэгээд сайтуудын усуудыг ер нь тэгээд бас энэ завшааныг ашиглаж хаад бид одоо нэг анхаарах зүйл бол манай хэвлэлийн хүрээлэн дээр анхаарах зүйл бол сайтуудынхаа сэтгүүлчдийг бүгдийг мэрэгчлэн болох хэрэгтэй байна. Сайн дур юм биш. Бүгдийг мэрэгчлэн. Одоо бас сайн дурын явж усуд байгаа шүү дээ. Дандаа мэрэгжлийн одоо усуд болох юм бол бидний талаарх нийгэмд байгаа сэтгүүлчид бүгдээр л гэсэн авшиг гэсэн тоохгүй тэр ойлголт өөрчлөгдөх. Өөрчлөгдөн л дээ, өөрчлөгдөн.
ард түмж ухаалтай шүү дээ. Энэ тал хэн мэрэгжлийн ажиллаа хийж чадж байна. Тэрийг сонсдог, үздэг, уншдаг л болно шүү дээ. Хин чадахгүй байна. Тэр нэг хитрхи сенсац үзэлтэд ховж хормоо хотны явдлыг хийж байгаа. Тэр бол нэг яг хөө сенсац байх бол үргэлж үед байна. Энэ манай юу. Гэхдээ тэр бол нэг сайн сайхан юм биш. Нийгэмд сайн сайхан юм бас зөндөө байна шүү дээ. Сайхан хүний тухай. Сайхан хөдөлмөрийн хүний тухай яагаад ярьж болдгоо тийм ээ. Сайн баатруудын эерэг үйлдвэрлэл энэ одоо янз бүрийн шин туршилгууд байна шүү дээ. Шин. Тэднийг яагаад нээж үзүүл болдгоо. Нийгэмд хэрэгтэй аль болохоор ардчлалын үндсүүлс байна шүү дээ. Тэднийг хийх хэлбэрүүдийг олох гэх юм бол бидэнд боломж бол их бий. Боломж барагдаг. Тийм учраас би бол Монголын сэтгүүл зүйн ирээдүйд бол ерөөсөө нэг их итгэл алдрах юм надад алга итгэлтэй байна. Бидний үзэн суугаа хэл мэдээллийн салбарт ажилладаг сэтгүүлчид, мэрэгжлийн сэтгүүлчид. За мэрэгжлийн сэтгүүлч болохоор их сургуулийн дахин тохиол залган сууж байгаа оюутан залуучууд тандад хоёулаа подкастныхаа ярианы төгсгөлд яг энэ салбарын үн цэнийг хамгийн сайхан зүйлийг дурдаад дуусгая гэж бодож байна. Таны тухайд яг мэрэгчлэрээ бахархдаг хамгийн их энэ сэтгүүлч гэдэг мэрэгжлийн үн цэнийг одоо огшиж, дурлаж та 1974 онд Москвад сэтгүүлчээр суралцж төгсөөд их орондоо ирээд ер нь тогтмол хэвлэлийн салбарт ажиллаж байгаа. Сүүлд ТV-с телевизийн захирлаар ажилласан сэтгүүл зүйн ухааны доктор профессор мөн оюутан залуучууд багшилж байгаа. Илүү одоо шүүм судал тал дээр бас онцгой байр суурь эжилтж одоо бүтээлээ төрөвж байгаа. Тасралтгүй 50 жилд суурь явж байгаа хүний хувьд бол гайхалтай сайхан гэж хэлэх маш олон бахархал болсон үйл явдлууд дүүрэн байгаа болов гэж бодож байна. Нийгэмд маш олон мэрэгжил байна. Тэр дотор манай сэтгүүл зүүн мэрэгжил одоо бахарх өөрийн юм та. Бид бол хүний сэтгэл мэдрэлийн инженерүүд юм. Бид хүний сэтгэлийг судалдаг, хүний хүслийг судалдаг, хүний тэмүүллийг судалдаг. Эмч хүн тэр хэрэггүй. Багш хүн тэр хэрэггүй. Техник инженерүүдэд тэр хэрэггүй. Бидний хамгийн гоё миний мэрэгжлийн бидний мэрэгжлийн хамгийн гоё тул бид түмэн гүнтэй уулздаг. Түмэн өөр ертөнцтэй уулздаг. Манай цэвлэгон хэлсийг сайхан үед хүн бүр дээлтэй судар. Хүн бүрийн тэр дээлтэй судрыг бид нээж унших гэж оролддог. Нээдэг зарим нь. Гэтэл гаднаас харахад ч мэддэггүй. Тэр хүний сэтгэлийн сайхныг дотоод ертөнцийг нээж үзүүл. Нийгэмд ийм юм бүтээж байгаа ийм сайхан хүнийг бидний дунд явуулж байна. Энэ хүн чинь энэ шүү гэдгийг гаргана гэдэг бол бидний мэрэгжлийн их бахархал юм да. За утга зохиолд бол сайхан дүр хэрэгтэй байдаг шиг сэтгүүл зүйд бол сайн хүний нийгэмд хэрэгтэй, олон түмэнд хэрэгтэй, улс орны хөгжил хэрэгтэй хүний сайн талыг. Гэхдээ энэ сайн талыг харуулна гэдэг чинь мууг орхино гэсэн үг шүү дээ. Ерөөсөө сэтгүүлчийн мэрэгжлийн хоёр юмдаар юу яаж байгаа. Динжигэнж байгаа. Сайныг түгээж дэлгэрүүлэх, муугын шүүмжилж шахан зайлуулах. Энэ хоёр дор бидний юу. Ерөөсөө юуны хоёр тал юм. Тэ өөр бусад нэг ч мэрэгжил ийм байхгүй. Зохиолч хүн бол санаагаараа юу ч зохиомжлж бич. Би тань санаагаар юу ч зохиож болохгүй. Зөвхөн нэг л бич. Нэг л. Чиний тухай би худлаа бичвэл одоо баларна үст. Чи миний тухай худлаа бичвэл би гомдно үст. Зөвхөн нэг л бичих хэвээр. Энэгээр сэтгүүл зүйн утга зохиол бол нэг медалийн хоёр тал. Энэ зарчмаараа ялгарна. Зохиолчийнхаа хувьд би ормон бичин, тууж бичин би өөрийнхөө бодсноор л зохиомжлно. Тэр дүрээ гаргана. Юу ч тэр лигээд намайг хэн ч юу ч зэмлэж чадахгүй. Сэтгүүлчийн хувьд би тэгэх юм бол худлаа хийх юм бол зөв балар шүү дээ. Тийм ээ. Болохгүй шүү дээ. Нэг хүн чинь өөрийн тухай бичсэн юмыг уншаад өөрийгөө танихгүй бол яах вэ? Мэдэхгүй бол. За аргагүй хүн миний тухай ийм хэлсэн байна. Одоо би нэрэж би нэг ийм л болов. Нэг ийм л юм надад байтуул гэж бодогдохоор л бид бичих. Энэ бол гоё мэрэгжил шүү. Энэ бол өөр түмэн мэрэгжил байна. Өөр ямар ч мэрэгжилд бидэнд байдаггүй энэ зүйл бол. Бид ерөөсөө хүний тухай бичдэг. Нийгмийн хувьд бидний одоо би энэ нэг юу байна л дээ. 90 цаг үеэ л бичдэг. 90 цаг үеийнхаа түүхийг л бичдэг. Үн цэн нь бол тэрийг бичиж үлдээснээр л. Үнэн зөв бичиж үлдээснээр л одоо тодордог ийм л зүйл юм. Монголын нас өчөө сэтгүүл зүйн бүтээл болох нь гэдэгс ярьсан шүү. Тэгээ энэ их сонирхолтой санагдсан л да. Тэгээ энэ тал дээр та илүү дэлгэрүүлж миний
хийсэн хэд хэдэн ажил Алдаж дотор хэлсэн та. одоо өөрийнхөө их гайгүй болсон нэг зүйлгүй би нууц товч сэтгүүл зүйн үүднээс судалсан. Энд нэг 10 жил зарцуулсан. Тэгээд 2014 онд Монголын нууц товтой нийслэлийн дурсгал бичиг болгоно гэсэн мөнгө гэсэн ийм нэг сэдв зохиолжсэн. За энийг би Монголын сэтгүүл зүйн одоо онл практикт энэ юунд өөрийгөө хэлсэн нэг одоо хөв нэмрийн болов уу гэж дотор бодож явдаг. Монголын нууц товчоо нөгөө бүх зүйл чинь тэр чигээрээ сэтгүүл зүй. Монголын нууц товчонд нэг ширхэг өгүүлэг байхгүй. Нэг шитэг ормоо тууж байхгүй. Нэг жижиг өгүүлбэртэй. Одоо орлог гэл тэр дотор мэдээ байж байгаа. Тэмдэглэл байж байгаа. Домог байж байгаа. Хүүрнэл гэж байгаа. Ярилцлага байж байгаа. Яриа байж байгаа шүү дээ. Тэгэд энийг судлаад Монголын нууц товчоо бол Монголын сэтгүүл зүйн үүсэл эхлэл юм байна. Бидний өвөг дээдс одоос 800 жилийн өмнө нэг чинь өшөө хийцсэн юм байна. Гэдэг тэр имийг л миний сэтгүүл зүйд хэлсэн шинэ үг бол тэр мөн. Дамжин сурангаа судлаад Монголын нууц товчоог 3 зүйлээр тодорхойлсон байдаг. Энэ бол ихлний дээж хүчиг ярихгүй Монгол ихлний. Энэ бол одоо юуны бичгийн дээж хүчиг. Энэ бол Монголын түүхийн ихлний түүхийн дээж хүчиг. Нөгөөх нь утгацгүйлийн дээж хүчиг. Утгацгүйлийн дээж хүчиг гэж болно. Хэлж болно. Ягаад гэвэл тэрний бичлэгийн хэлбэрд нөгөө юу тэр одоо адил тохиол зүйрлэн тэр бол утгацгүйлийн хэл шиг сайхан гэлээ. Тэгтээ тэр бол утга зохиод биш. Тэр бол сэтгүүл шмэл уус. Тэргээрээ л одоо агуу их дагуу тал нь. Тэр ямар хүн хийсэн би бол нэлээ олон хүн хийсэн юм байна. Нийлж. Тэр тухайн үйл явдлыг мэддэг олон хүн хийсэн юм байна. Тэгээд тэрийг бол бичгийн хэлбэрт буулгасан нь бол нэг мундаг хүн байсан юм. Ёстой гарамгаар нэр нь мэдэгддэг шүү дээ. Нэг болгон жилийн дээр юм их уралдаа хийж болж байгаа дуусах уу гэдэг шиг. Тэгээ Монголын сэтгүүл дээж үчиг бол яриа байхгүй. Одоо Монголын нууц төвч. Тэгээ энийг одоо баталгаажуулах хэрэгтэй байсан. Ингээд өөрийнхөө нэг шавийг даалгавар өгөөд чи энэ миний имийг унш энэ төрсөн ингээд одоо энийг хамгаалуулсан. Тэгээд тэр амжилттай хамгаалсан. Тэрнээс хойш өвөр Монголд ч бүрээд ч одоо Монголын нууц төвч бол үнэхээр сэтгүүл зүйн нийтлэл бичлэгийн дээж юм байна гэж хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бол яг бас бидний хийсэн манай шүүмж судлалыг хийсэн нэг ажил. Тэг олон хүн юм уншиж гадаад дотоод хийсэн ажил л да. Тэр бол миний хамгийн их гоё асуулаа баярлалаа. Миний хамгийн одоо бас нэг хүн болж төрсний энэ Монголын сэтгүүлүүд 50 жил өтгөж байгаа юм. Одоо үлдчих азар болоо гэж ойлгож хийсэн. Өчиг хүн хөдөлмөр маань тэр байгаамаа. Тань шиг яг сэтгүүлч гэхээр зөвхөн л мэдээний сэтгүүлч, телевизийн эфирт юм нэвтрүүлэг хөтэлдэг гэхээс гадна шүүмж судлалын талбарт ажиллах сонирхолтой, бичих сонирхолтой магадгүй сэтгүүлчийн салбарт ажиллахаар суралцахаар ирж байгаа оюутан залуучууд та юу гэж зөвлөх вэ? Мэдээж яг хуу цаашаа явлаа гэхэд бодлогын нэмжлэг хэрэгтэй дээ таасаа яриад хангалттай хэлсэн. А гэхдээ нөө хүсэж байгаа хүнд бол тэ хонглын үзүрт гэрэл асхтуудад л мэрэгжилдээ их дуртай байх хэрэгтэй. Эзэмшихгүйн мэрэгжилдээ үнэнхүү дуртай байж тийм дур байхгүй бол бас явахгүй. Хоёрдугаар сэтгүүлчийн хөдөлмөрчин бол авьяас шаарддаг. Уран бүтээлч сэтгүүлч чинь нэг талаас уран бүтээлч байх шаарддаг. Тийм учраас авьяас байх хэрэгтэй. Нэг бол юм бичих нэг телевизэн байд юм уу, радиогийн байд юм, сахим сэтгүүл зүйн байд авьяас. Тэр авьяасыг торд. Тэр авьяасыг торд. Тэрийг чинь багш нар бид нэр одоо үүрэгтэй бидний нэг үүрэг. За тэгээд цуцлтгүй хөдөлмөрч байх хэрэгтэй. Хөдөлмөрч байх хэрэгтэй. За ийм гурван тэгээд хөдөлмөрч байхын тулд ажигламтгай байх гэл ингээл зөндөө юм явна ш. За ийм юмгүйгээр бол дээрээс энэ мэрэгжил дургу хүнийг нэг дургу төвчөг хичнээн байгаа ч хэрэг байх. Ерөөс авьяас байхгүй байж болно ш. А гэтэл мэрэгжил тэр чигтээхэн инженер болох авьяастай байсан тэргэнд авьяасгүй болоос юм явахгүй. Уран бүтээлч юм гэж. А тэгээд үнэхээр хөдөлмөрч байхгүй бол цуцлдаггүй хөдөлмөр уншдаг. Тэгээд сэтгүүлч ер нь бүх мэрэгжлийг эзэмших чинь унших хэрэгтэй шүү дээ. Одоо тооноор унших. Тоон ном унших. Том номын сан нэгвэл чэйжэндөө номын сантай болж явах. Тэр хөдөлмөрч чанар. Уухгүй хөдөлмөрч чанар. Тэр одоо нөгөө манай их дээд сургууль одоо бид нөгөө Монголын шилдэг нийтлэг ирсэн ботчийн эндэл зориулал үеийн одоо 13 онд ингэж өччихэж 23 онд ингэж өччихэж 40 хэдэн онд ингэж өччихэж тавиад энэ үеийн шилдэг бичлэгийг л үлдээх гэж зориод байгаа шүү дээ. Энэ бол бидний хийж байгаа бас нэг том ажил шүү.
Манайхаар Монголын уран зохиолын дээд дээжсийг л одоо тэндээс санаа авч л Монголын уран зохиолын дээж 108 ботыг ороход би редакцийн зөвлөлийн гишүүн байсан л дээ. Тийм учраас тэрнээсээ санаа аваад үгүй ерөөсөн чи сэтгүүл зүйн 99 ботыг хийгээл ингээл зориглол үлдсэн. Одоо дөгч нь одоо нэг 10 атх ном үлдчихэж шүү дээ. Бус нөгөөд гарчихлаа. Тэгээ энэ бол одоо том зүйл. Би одоо энэ үндэсний олон нийтийн радио телевиз Монцомагийн агентлаг гэдэг үндэсний мэдээллийн агентлагуудыг та одоо ямар ч цаг үед байх байхаа гэж судлаачийн төвшөнд бол хэллээ шүү дээ. Тэр энэ байгууллага мэргэжлийн байгууллагыг толгойлж байгаа удирдах байгаа тэргүүнүүд дээр үе үеийн хооронд гардаг нэг асуудал энэ мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн хүн толгойлох хэрэгтэй буюу энэ салбарт мэргэжлийн сэтгүүлч толгойлох хэрэгтэй. Сэтгүүлчийн зоолог мэддэг гэл нэг хэсэг одоо үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч байсан одоо Бүрэнбаатар тэргүүлж одоо гэрлээ гэл өглөө хөтөлбөрийн хөтлөгч байсан юм ихтэй одоо ерөнхий захирлаар ажиллаж байна тий. Кеман сая 3 сар гаруй гадаад дэвлэрлээ. Тэгээс өмнө Наранбаатар багш наа хөдөөнөөс ерөөсөө үдсэн дэлтэй байхдаа радиогийн нэвтрүүлэгч байж исэн. Тэгээд радио телевизэн захирал болсон гэж ярьдаг. За тэрнээс би яг нь Наранбаатар захирлаас хойш л мэддэг л да 14-наас хойш Монголын радиод ажиллаж байгаа хугацаанд за оюун дээр захирал ирсэн цагааны оюун дээр за цагаан дарга бол угаасаа нөгөө сэтгүүлч байна. Бүтэн цагаангой малчин нэвтрүүлэг хийдэг байсан редактор хүн. Арай нэг өөр бас нэг уран бүтээлч талдаас сэтгэлгээтэй хүн орж ирлээ. Нөгөө талаас нь харахаар намын гинсэг те арчилсан намын гинсэг гээд ингээ авчдаг. За түүний араас нэнт замцрууд ирсэн Монгол Ардын намын бас бүлэглэлийн хүн. Гэтэ бас өдрийн өглөөний сонингээл тогтмол хэвлэлд тодорхой хэмжээний байр суурьтай PR тал руугаа явчихсан ингээл. Тэгээ ингэж явж явсараа дараа нэг намын PR хариуцсан. Хэмблээ нэг төрхөн орлож хийж агаад түүний араас нь залгаад Бүрэнбаатар авч явах жишээ нэ тий. Тэгээ ингэ явж хахад юу өөрчлөгдсөн гэхээр юу ч өөрчлөгдөөгүй л дээ. Тэнд байгаа асуудал хэвээр л байгаад байна. Тэр яг энэ мэргэжлийн менежментийн чиглэлийн нарийн баг ажигласан байна уу? Энийний уг сурвалж нь шүү дээ. Хуулийн агуулгыг өөрчлөх байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хуулинд чинь тэр нөгөө удирдах зөвлөлийн 14 хүн билүү 15 хүн билүү. Тэрийн чинь зөвлөлүүд тэрний тэдийн ерөнхийлөгч тэдийн засгийн газар тэдийн их хурл ас нэр дэвшүүлгээд тэр чинь бол үнэн хэрэгтэй Монголын үндэсний олон нийтийн радио телевиз засгийн мэдлийн хэвээрээ байна гэдгийг өгүүлж байгаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хууль бол хуучирч байгаа. Дутагдал ихтэй хоёр засахын бий. Нэг нь энэ төлөөллийг байхгүй болох хэрэгтэй. Хэрвээ Монголын удирдагчид, парламентын дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайд үнэнхүү ардчилд үнэнч бол ардчилсан нийгмийн зарчимж үнэнч бол энийг өөрчлөх хэрэгтэй. Тэнд хэн байх ёстой вэ гэхээр тийм төлөөлөл одоо удирдах зөвлөл гэж нэг юм байж таарна. Тэр нь бол харин одоо мэргэжлийн байгууллага. Монголын сэтгүүлчд энэ бүгд турлан болж байгаа бид энэ хүнийг оруулмаар байна ч гэдэг юм уу? Монголын хэвлэлийн хүрээлэн эрдэмтдийн янз судалгааны хүнээс ингэмээр байна ч гэдэг юм уу? Үйлдвэрчний хэвлэнгүүд бид энэ ийм төлөөллүүдийг тэр байгууллагууд нь өөрсөө яаж байгаад тэрнээс бүрдүүлсэн тийм удирдах зөвлөл байгуулна. Нэг тэрийг засгаас томилж байгаа их хурл баталж байгаа тэр механизм хэвээрээ байсан цагт Монголын үндэсний олон нийтийн радио телевиз засгийн дуу хоолой тэр ямар ч сайн сэтгүүлч ирээд мэргэжлийн бусыг ялгаа байхгүй. Хөдлөх орол хөдлөн нөгөөрлөл хамраа буйлуулсан тэмээ хэвээрээ байгаа байхгүй. Нөгөө дотор тэр хуулийн дотор нөгөө хяналтын алба гэж байгаа шүү дээ. Одоо комисс чигдүүлийн үйл нээл. Тэрийг тэр удирдах зөвлөлч өөрөө томилдог байхгүй. Тэгэд арай төлөвлөсөн дарга нь юм уу удирдах зөвлөх юм бол тэр томилогдсон юу тэднийг яаж шүүмжилж чадах юм? Яа тэднийг хянаж чадах юм бэ? Би нөгөө тэр хуулийг одоо өөрчлөх бол өөрчилж чадахгүй л да. Лавл ийм хоёр юмдаар бол үндсэн өөрчлөлт хийх гэж бол хийх ёстой юм байна. Тэгжээж энэ жинхэнэ нэг олон нийтийн статус нь өөрчлөх юм байна. Тэгээд тэр болохдоо тэр аяндаа тэр чинь нөгөө дарга удирдагчдыг чинь парламент томилдог биш. Ерөнхий сайд мэддэг биш. Аяндаа нөгөө төлөөлөлүүд нь мэддэг болоо тэдний дундаас ярьж байгаа мэргэжлийн хүн томилдог гэж өөрчлөн шүү дээ. Тийм ээ. За Монцомагийн агентлагийн хувьд бол би бас хуулийн төсөл 2 шуудаа хийж үзсэн. Хууль зүйн яам дэмжиж оруулж үзсэн. Их хурлын хэд хэдэн гишүүн санаачлаад оруулж үзсэн. Тэгээд явдаг юм. Энэ төр мэдлэлтэй л байх гэдэг байхгүй юу? Одоо чи ерөнхийлөгч нь хамгийн сайн. Ерөнхийлөгч нь хамгийн гал. Гэхдээ яг энд нэг жоохон онцлог тал бий.
аль ч улс өөрийнхөө гадаа сурталчилгааг өөрөө хийхгүй бол биднийг гадны агентлаг бол гадны сэтгүүлчид дэлхийд хөргөнө гэж байхгүй. Өөрийгөө бид өснөөс суртал Монгол ийм болж байна, ийм сайн юм байна, ийм муу юм байна гэдгийг бид өөрснөө. Үүний тулд бол гадаа сурталчилгааны байгууллагатай байх ёстой юу байх ёстой. Тэр гадаа сурталчилгааг нь бол Монцой байгаад 1921 онд үүсэхэд Монгол хэл дээр орос хэл дээр сонин гаргаал эхэлсэн байдэн ш. Орос хэл дээр гаргаж гадаа сурталчилгаа байж байгаа биз. Энэ бол Монцойгийн хийх нэгдүгээр ажил нь. Хуучин бол дотоод гадаад хоёр сурталчилгааг авч явдаг байсан. Одоо бол Монцойгийн дотоод сурталчилгаа бол хоёрдугаар байранд. Хуучин бол нэгдүгээр. Гадаа сурталчилгаа бол нэгдүгээр байранд л байна. Монголыг зөөр тайлбарлах. Дэлхийд Азад, Африкт, Латин Америкт, Европ зөөр тайлбарлах. Энэ үүргийг бол Монцойгийн агентлаг хүлээж болно. Ерөөс үүрэгтэй. Тэгвэл энэ юугын төрд байж байлгаж байх уу? Монгол үндэсний олон нийт дараа телевизийг ийм тусгай хууль гаргах шийдэх үү гэдэг бол одоо манай эрхэм түшээдийн ухааны л асуудал байхгүй. Нөгөө 103 дугаар улсын хурлын 103 дугаар тогтоол биш тэвлэл мэдээлэл эрхчлэлийн тухай хуулийг гаргахад зарим арга хэмжээний тухай гэж гаргасан. Энд бол Монцой агентлагийг мөн олон нийтийн статустай болгоно, хууль гаргана гэдэг байд. Тэгээ тэрийг одоо хүртэл 20 жил 24-5 жил биелүүлээгүй л байхгүй. Тэр нохоо замаар орсолтой. Гэхдээ нэг зүгээр өөрийгөө гадаадд сурцалдаг, зөв харуулдаг нэг тийм агентлаг тэр нь хаана байх нь бол тэр хуулиар шийдэж болно. Явааш. Ийм нөхцөлд бол тэр агентлагийн дотоод мэдээллийн хүчин зүйл бол яг саарад ирж байгаа. Байх ёстой. Гэхдээ дотоод мэдээлэлгүй агентлаг гэж юу байх вэ? Одоо Монцойгийн нэгэнт ярьсных 5 хэлээр Монголыг дэлхийд сурталчилж байгаа. За үүнтэй адилхан чигүүрээр ажиллаж байгаа байгууллага гэх юм бол Монголын доллар ааж явна шүү дээ, тий. Гадаад хэлээр тэр чинь нэг татна илүүдэд нэг бол тэр Монголын дуу хоолой радио станцыг Монцойд нийлүүлэх хэрэгтэй. Нэг бол тэр Монцойгийн тэр юу бүр тэгтээ би Монголын үндэсний олон нийт радио телевизэд гадаад сурталчилгаа яваад нэг явахгүй байх л гэж бодож байна. Гэхдээ яг яг үндсэн байгуулагдсан зүйл нь монголчуудын талаар гадныханд одоо барууны орныхонд сонирхож байгаа асуултанд хариулах зорилгоор байгуулагдсан гэдэг. Яг хин нараа Монголд болоод захиа хэрдэм аа. Тэгээд дуу муу сонсдгийн тэр ч би тэрийг нөгөө юу ярьжсэн гэсэн Нарантуя Ахмад редактор Нарантуя манай подкастэнд ороод ярьж байхдаа хэдэн оны үеэр ч Японоос сонсон сонсогч хоёр сонсогч энэ юм гой юм түүхүүд байд юм л ямар түүхүүд гэсэн чинь Сайтамаас нэг сонсдог, Осакагаас нэг сонсдог хоёр юм Япон хоорондоо Монголын дуу хоолойг радиод сонсоод танилцаад тэг бүр хөрмөө ачигсан ирсэн. Тэгээд тэрнээс гадна нэг Монголд нэг хэдэн оны ган ачиг үеэр галт төмөр гараад тэгээд Япончуудаас сүлэмжийн бараа ирээ тэр талаарх мэдээллийг сонсоод одоо Монголынхан тэгээд ийм сүлэмжийн юм бас ирж ирсэн. Бараг нэг гадаад хэргийн яамны зүйлийг бас хийчихсэн. Ийм тохиолдлууд бас байдаг юм билээ. Бидний мэдэхгүй зүйлүүд их байна. Тэгээд Монголын радиогийн үндэсний мэдээллийн хэрэгслийн түүхэнд гүйцэтгсэн томоохон үүргүүд бол зөндөлдөө тий. Радио телевизэнд хуулинд ч гадаа сурталчилгаа хийнэ гэдээ бас байж байгаа байхгүй. Тэгэхээр чи тэрийг хийхээс яах вэ? Гэхдээ тэрийг Монголын үндэсний олон нийт радио телевиз гэдэг чинь авраг ажил хийж байгаа байхгүй. Энэ хүн ам нийгмийн юм байх юм. Тэр дотоод юм аа хүчрэхгүй байх уу? Тэр спорт гэлээ түмэн ачаа тэр. Та тэр төрөлцсөн тал дээр ямар байр суурьтай судлаач вэ? Өөр дээр тэр бол спорт сууг, бооролт сууг гэж их олон тим имийг өөр дээр ачих хэрэг байна уу юу? Жишээлбэл гадаа сурталчилгаа гэж байна. Бид нар дотоод сурталчилгаа дотоод тэр спортыг хийж согон төрөлчдөг бол хэлэхгүй. Тэр нэг хэрэгтэй. Тэд нэр илүү хэрэгтэй гэж үзэж байгаа бол хэрэгтэй л байж таарна. Хэрэгтэй учраас л дэд байгуулж байгаа. Хэрэггүй гэж үзэх юм бол тэр чинь нэг өөр байдлаар хандаж хэрэгтэйгээд байгаа худад тэдэнд нэг одоо мотив үндэслэл байна л дээ. Гадаад сурталчилгаа бол би төдийлөн заавал биш. Гэхдээ Монголд бол тэр хэрэгтэй. Тэрийнхээ хүчийг Монцомед нэг нь хаяад радиод ингээд цаар мөржүүлэх хэрэг байна уу? Эсвэл бөөгнүүлээд хүчийг нэгтгэх хүчрэх болгохтой байна гэдгийг бол бодож үзэх хэрэгтэй юм шиг байна. Талд нэг юм ижил ажил хийдэг юу байх ёстой юм уу? Аль эсвэл тэрийг нэг газар нь төвлөрүүлэх ёстой юм уу гэдгийг л бодмоор юм шиг. Үндэсний олон нийтийн радио телевиз байх ёстой байх хүсээр нийгэм төхөмлөгийг төрүүллээ шүү дээ. Бид нар татвараа хураамжаа төлдөг мөртлөө үздэг телевизтэй хураамж төлдөг гэл. Байх ёстой гэвэл ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа судлаачд байна. Тэрийг бас өдөө хатааж байгаа судлаачд байна.
Нэгдүгээр асуулт нь та тэр тал дээр яг аль тал дээр байр суурьтай. Мэдээж би тэрийг байх ёстой гэж боддог гэж бодож байна. Үндэсний олон нийтийн хараадын телевиз байх ёстой. Гэхдээ байх ёстой гэдэг нь олон нийтийн статус гэдэг тэр агуулгаараа байх ёстой. Тэр засгийн гэдэг агуулгаар бол биш. Одоо буруу яваад байна гэж хэлээд байна шүү дээ. Хууль буруу гарсан. Одоо бүх удирдлагын төвд төр зангидж амын яваад байх юм бол энэ цаашаа яваад бас явдал та. Олимпик хүн төрөлхтний ихэнх тайны бэлэг тэмдэг Олимпийн их наадмыг Монголын ард түмэн үзэх хэрэгтэй. Тэгвэл тэр Рио 2016-аас хойш Токиог дамжуулж чадсангүй одоо Парисыг дамжуулж чадхааргүй болчлоо. Хувийн сувгууд ингээд арилжааны сувгууд зөргөн төлөвлөгийн сүлжээг ингээд авчлаа. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ? Ингээд зэрэгэл Монголын үндэсний олон нийтийн хараадын телевиз нэг өөрийн өмнө тавьсан цом зорилттой хүрч чадхаа болжээ. Тэнд ямар нэгэн буруу одоо мөнгөний дутагдлал байгаа байх л да. Тэр мөнгөн дээр л бай. Одоо улс төсөө өгөхгүй байх гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэр нэвтрүүлэг тэр чи бас өндөр төлбөртэй шүү дээ. Хувийн сувгууд бол дураараа тэнд чи амархан тэнд ч тэгээд байна шүү дээ. Хувийн сувгууд чи сайн ч юм байд юм уу ч юм их байд. Муу юм бас биш шүү дээ. Эсвэл нэг хүн шийддэг байхгүй. Мөнгө өрж байгаа хүн шийд. Тэгээд тэрийг нэвтрүүлэг мөнгө аюултай хаяал. Тэр шиг тэр ярилцах зөвлөлдөх тэр юм байхгүй шүү дээ. Бас тийм муу юмнууд бол зөндөө биш. За баярлалаа. Нэвтрүүлгийн цагч дууслаа. Камерын цэцэрлэг дуусчих шиг байна. Тэгээд цаг гаргаж хурж иж ялсан. Маш их баярлалаа. Судалгааны өндөр ажил. Хөрөлгийнхаа ажил амжилт хүсье. Тэгээд судлал шүүмжлийнхаа юм гэвэх бид нэр багт хэвлийн хүрээлэн л одоо хэвлийн хүрээлэнтэй л найдахаас сэтгүүлчтэй холбоонд бол найдах. Тэмд хүчж байхгүй, чадалж байхгүй. Яг хөө нэг сонгуул гэж пижигнэл нэг юу гэдэг хөрхий тэрийг Утганбаатар уушаач хэрэггүй доржиг уушаач туяг хийж чадахгүй шүү дээ. Энэ бол харин би ихтэй бас та нар зөв ойлгосон уу буруу ойлгосон уу? Ер нь сүүлийн 30 жил бид Монголын сэтгүүлч хийсэн нэг сайн ажил бол энэ хэвлийн хүрээлэнтэй ус асуудал байна. Энийгээ тордоол дэмжээл ингээл явах хэрэгтэй. За баярлалаа. Пресс подкаст сонсогч үзэгч танд шинэ дугаар хүргэлээ. Өнөөдрийн дугаартаа бид Монгол Улсын соёлын гай зүтгэлтэн доктор профессор Дуулахуугийн Баасан Сүрэнтэй ярилцлаа.